Эргэлзээ бүхэн арилах нам гүнд гүрүү харилцаж байдаг. Гүрүүгийн 3 төвшин бий. Гурван хэлбэр. Нэг нь гүрүүгийн туйлын хэлбэр буюу хаа сайгүй нэвчин тархсан хэлбэр. Гүрүүгийн 2 дахь хэлбэр нь мэдлэг. 3 дахь нь бейт хэлбэр. Нэг нь бейт хэлбэр. 2 дахь нь мэдлэг буюу гүрүү зарчим. 3 дахь нь анир чимээгүй хаасайгүй тархсан гүрүүгийн хэлбэр. Бидний оршихуй ухамсар мөн ингэж ажилдаг. Бидний ухамсар 3 биетэй. Нэг нь махан бие. Тэгээд нарийн бие буюу сэтгэл хөдлөл, бодлын бие. Тэгээд учир шалтгааны буюу цэвэр ариун ухамсар. Тэгэхээр 3 бие болоод гүрүүгийн 3 хэлбэр. Гүрүү Пурнима бол бейт хэлбэр болоод мэдлэгийн буюу нарийн хэлбэрийг таньж ухаарах өдөр юм. Учир нь хаа сайгүй нэвчин тархсан. Учир шалтгааны хэлбэр нь цаг хугацаанаас чанагш байдаг. Тэр нь хаа сайгүй хийзээд цаг үргэлж. Эд бүгд нэг гүрүү зарчмын 3 хэлбэр. Тэгэхээр энэ өдөр гүрүү хэд хичнээн ялгаатай хэлбэрээр ирснийг баярлан тэмдэглэдэг. Ямар олон хэлбэрээр бидний амьдралын алхам бүрт тусалж байдгийг тэмдэглэдэг. Мөн түүнээс бид хизээж ангид тусдаа байхгүй. Тэр хаа сайгүй бүхнийг чадагч биднээс хизээч салшгүй гэрэл. Тэгэхээр гүрүү бол зөвхөн бие биш, харин гэрэл, мэдлэг, мэргэн ухаан, мөн бие. Энэ 3 хамтдаа ертөнц тэр чихтэй гүрүүгийн бие. Энэ бол өнөөдрийн мэдлэг. Тэгэхээр амьдралдаа гүрүүтэй байна гэдэг нь үнэндээ танд юм бүхэн байна гэсэн үг. Дээдийн жаргал, аз жаргал, тав тух, мэдлэг, эрх чөлөө. Гүрүүгүйгээр чөлөөлөгдөх боломжгүй. Амьдралаас өөр юу авна? Сэтгэл хаа хөрч, юу хүснэ? Тэр бүгд ч зам мөрийн нэг хэсэг. Энэ замд чөлөөлөгдхийн төлөө явна. Тэгээд бусад хэрэгцээтэй бүхэн чинь аяндаа ирэх болно. Гүрүүгийн ажил зүгээр л таныг ажилд оруулж, хостой болгож, эрүүл байлгах биш. Эд бол зүгээр дагалдах зүйлс болохоос гол зүйл биш. Гол нь дотоод эрхчлөө, өөрийгөө гэрэл, өөрийгөө орон зай гэдгийг ухаарах юм. Энэ бол гол зорилго. Тэгээд та урагшилж бусад зүйлс тав тух зам зуур аяндаа ирэх болно. Ийм л байна. Тэгээд гүрүү юу гэдэг вүлээ? Та надад, би танд, бид нэг. Энэ бол мэдлэг. Хязгааргүйд хүрэх энэ аялалд та ганцаараа биш. Би тантай хамт, та надтай хамт. Ийм мэдлэг. Тэгээд
Та би гэдэг нь үнэндээ нэг. Би бол та бол би.